бацгааны үзэгчдээ Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Хүлээн авч үзсэн үү? Улсын их хурлын гишүүн Бат Жаргал их хурлын чуулганы завсарлагаанаар тойрогтой ажиллаж, төр засгийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар танилцуулан, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонсож, ургац хураалт болон өвлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тариалан эрхтэгчдийн зүгээс Атрын 4-р аяны хүрээнд хэрэгжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нөхцлөөр хангах, аж ахуйн нэгжийн хүчин чадалд нийцүүлэн зээлийн хүүг уян хатан зохицуулж, хугацааг уртасган, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал хүсэлт гаргасныг холбогдох яам агентлагт боломжилж анхаарч ажиллахаа илэрхийллээ. За их хурлын чуулганы завсарлагаанаар тойрогтой ажиллаж, улсын их хурлаас баталсан хууль тогтоомжийг иргэд олон түмэнд сурталчлах, эх он жилүүдэд энэ орон нутгийн өмнө тулгамдаад байгаа шийдвэрлэх ёстой ямар асуудлууд байгаа талаар бас санал бодлыг нь сонсох, цаг үеийн ажил асуудлуудынхаа явцынтай танилцаад ингээд ажиллаж байна. Өнөөдөр Сүмбэр суманда ажил иргэд олон түмэн маань Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, төсвийн тодотгол, энэ ковидын үед авчиргажуулж байгаа арга хэмжээний талаар сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Энэ жил байгаль дэлхий бас харьцангуй тааламжтай байж, газар тариалангийн үйлдвэрлэл маань хэвийн явагдсан ийм үр дүнтэй байна. Манай аймгийн хэмжээнд 90 орчим мянган тонн улаанбуудаа, 160 орчим мянган тонн төмөс, 23 орчим мянган тонн хүнсний ногоо, 60 орчим мянган тонн малын тэжээл хурааж авах ийм бодит тооцоо урьдчилсан баланс гарч ирсэн. Энэ ургац хураалтын ажил эд явагдаж байна. Өнөөдөр Сүмбэр сумын маань тариаланчид ногоон тэжээлийнхээ хураалтын ажлыг эд өрнүүлж байна. Гаагаас унж байгаа унц нь нэлээд өндөр 24-5 центнертэй гарч ирж байгаа ийм дүн мэдээтэй байна. Тийм учраас Атрын шинэ аяныхаа эхэн дээр манай тариаланчдын үйлдвэрлэлийн хэмжээ бас зарим бүс нутгуудаа ахиу байгаа явдал болвол эх он жилүүдэд манай тариаланчид илүү үр дүнтэй ахиу тариалал хийж ариун ургацтай байхын эхлэл юм аа. Энэ онд Сүмбэр сум үр тариа 2053 ногоон тэжээл 941 га, төмөс 303 га, хүнсний ногоо 724 гад тариалалт хийж, урьдчилсан балансаар үр тариа 2673 тонн, тэжээлийн ургамал 1858.7 тонн, төмөс 3985 тонн, хүнсний ногоо 1001.4 тонныг хураан авах бөгөөд сумын хэмжээнд ургац хураалтын ажил 57%-тай явагдаж байна. Улсын их хурлын гишүүн Бат Жаргал Жаргалант сумд ажиллах үеэрээ аймгийн ургацсан штабаас санаачтан зохион байгуулж байгаа Ариван ургац ажлын байр аяны хүрээнд хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газарт бүртгэлтэй 100 мод сумын хүнсний талбанд хамрагдаж буй өрхийн хөдөлмөрийн насны 28 иргэнийг ургац хураалтын ажилд туслуулан төр ажлын байраар хангаж байгаатай танилцлаа. Дотоодын нийт төмөсний үйлдвэрлэлийн 65%-ийг Төв аймагчууд дангаараа бүрдүүлж байна. 6 дугаар Төв 100 мод сумын 6 дугаар багаас энэ газар тариалангийн ажилд оролцох гэж гарч ирсэн. Тэгээд ирээд 18 хүнтэй ажиллаж байна. Бид нар энэ бүтээн байгуулалтанд оролцох гэж баг багаас хүнээ аваад 4-р баг, 5-р, 6-р багаас аваад ирж ажиллаж байна. 4 дахь хоног дээр ажиллаж байна. Хүмүүс сайн ажиллаж байна. Нэг хүн бол өдөрт дунджаар 25 шуудаг л төвж байна. Ер нь зааштай ингээд сайхан оролцоод энэ газар тариалангийнхаа ажилд оролцоод хөдөлмөрлөөд явах юм бол хүний өөрийн амжиргаанд маш их өндөр боломжтой юм байна. Тэгээд ер нь энэ газар тариалангийн ажилд оролцно гэдэг чинь бид нарт
өөрийн одоо хүнснийхөө ногоо өөрийн бэлдэж аваад ингээд явна гэдэг бол одоо биднэрт хамгийн их одоо сургамж болж байгаа. Энэ дандаа шинэ улсууд анх удаа явж байна. За энэ жил манай сум 8400 гад төмөс тариалсан. За өнөөдөр 9 сарын 22-ны байдлаар өнөөдөр ургацынхаа 50% орсон. Нийтдээ 4200 орчим га талбай хураасан байна. Одоо 4200 орчим га талбай хураагдахаар байна. За гагийн дундаж хэмжээ ургац сураалтаас өмнө гаагаас 14 тонн гэж тогтоож байсан. За ерөнхийдөө одоо энэ явцын байдлыг харахад бол ер нь иргэд дандаа 15 гаагаас дээшээ дунджаар 20 тонн ургац авч байна. Тэгэхээр одоо 60 сум өртсөн байдлаар 121 тонн ургац хураа авна гэж тооцчихсан бол одоогийн байдлаар 140 орчим тонн төмөс хураа авахар байна. Улсын их хурлын гишүүн Бат Жаргал хүнсний үйлдвэрлэлийн гол нутаг болох Баян Чандман суманд ажиллаж ургац хураалтын явцтай танилцсан юм а. Энэ онд Баян Чандман сум үр тариа 249 га, төмөс 452 га, хүнсний ногоо 148 га, малын тэжээл 2549 гад тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын ажил 35%-тай явагдаж байна. Баян Чандман суманд ажиллах үеэрээ тус сумын залуу тариаланч алтан гэрлийн ногоон бордоо уранж бэлтгэх технологиг 10 гаруй жил судалж туршилснаар нэг га талбайгаас 50 тонн төмөс хураан авч байгаа сайн жишгтэй танилцлаа. Мөн Баян Чандман сумын тариаланч анх баяр нь комбайн тракторын хуучин эд ангийг засаж нийлүүлэн үрийн болон таваарын төмсийг ангилан шуудайлдаг хөдөлмөр хөнгөвчлөх техникийг зохион бүтээсэн байна. Уг шин санаа оновчтой бүтээл нь ажиллах хүчнийг 50%-аар бууруулж байгаа юм а. Улсын их хурлын гишүүн Бат Жаргал тариаланчдын ургац хураах зойрыг төр засгаас анхаарч энэ чиглэлээр тариаланчдын боловсруулсан төслийг дэмжих хүсэлт гаргасныг газар дээр нь шийдэж шаардлагатай хөрөнгө оруулалтыг орон нутгаас шийдвэрлэх талаар холбогдох халбаны хүмүүст үүрэг болголоо. Төв аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зам дагсан хөгжлийг зохицлон авто замын салбарт бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөлөө. Үүний нэг нь хан уул дүүргийн 13 дугаар хорооны туул тосгоны авто замаас Төв аймгийн Алтан булаг сум хүртэлх хатуу хочилттай 13.7 км авто зам юм. 2019 оны улсын төсөвт хөрөнгөнд суугдаж замын барилгын ажлыг гүйцэтгэхээр ялгуулсан компани тендерт шалгарснаар замын ажлыг эхлүүлж байсан бол уг авто замын хөдөлгөөнийг нээж байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. За өнөөдөр бид нэр манай Төв аймгийн хувьд Төв аймгийн Алтан булаг сумын үед түүхэн сайхан дурсалтай арга хэмжээр оролцоод явж байна. Нэлээд олон жилийн өмнөөс Төв аймгийн Алтан булаг сумыг Улаанбаатар хоттой хатуучилтаа замаар халбахын ажлууд яригдж эхэлсэн. Ингээ үе үеийн улсын их хурлын гишүүд, аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд зураг төгсөөг гаргахаас эхлээд өөс өөрснийхөө зүгээс бүхэл талаараа хичээж ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр Алтан булаг сумын маань зам нь ингээд ашиглалтанд орж байна. Ер нь манай аймаг бол байршлийнхаа хувьд хөгжил дэвшлийн маш их том боломжтой юм аймаг. Тэн дотор ялангуяа дэд үтц талаасаа гэвэл ингээд бодоод үзэхэд 27 сумтай аймгийн
13 үндсэндээ нийслэлтэй аймгийнхаа төвтэй ингээд хар замаар холбогд энэ жил ихэд бараг холбогдоод дуусна алтан булаг өнөөдөр ингээд орж байна. Тэгээ одоо хамгийн гол нь энэ их том болцоог ашиглаад сумаа хөгжүүлэх, аймгаа хөгжүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ажлыг манай алтан булгийнхан бол өөрснийхөө хичээл зүтгэлээр бол сайхан гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Олон хүн их олон жил хүлээсэн зам ангийн ашиглалтанд орсонд сэтгэл нь үнэхээр баяртай авах шиг байна. Бид нар ч гэсэн бас энэ ажлыг хөөцөлдөж нутгийн удирдлага, нутгийн ард түмтэйгээ хамт энийг ингээд санаж ирсэн юм бүтээгээд ажил болгоод зам ангийн ашиглалтанд оруулж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Ер нь манай аймаг бол энэ улс орны Улаанбаатар хотыг тойроод байрладаг энэ ашигтай байрлалынхаа давуу талыг ашиглахад ялангуяа ийм замууд бол онцгой чухал ач холбогдол энэ ч гэсэн ойлгомжтой. Одоо та нар анзаарсан байхад жишээ нь 2 том хот манай аймгийн нутаг дэвсгэр дээр орон жилүүдэд бий болно. Том нисэх буудлын ашиглалтанд орж байна. За энийг дагсан дэд үтс бол өөрөө бүхэлдээ зөвхөн одоо Төв аймгийн хөгжил дэвшилтүүдийг улс орны хөгжил дэвшилт томоохон хувь нэмэр оруулах ийм бүтээн байгуулалтын ажлууд болж байгаа. Ингээд энэ сайхан баярын өдөр алтан булгачуудаа бүгдээрэнд нь баяр хүргэе. Та бидний олон жил хүсч мөрөөдөж байсан сайхан зам маань ашиглалтанд орлоо. Араас нь булган сүлтэй байж манай аймгийн сумдууд бүгдээрээ сайхан ийм замтай болж цаг хугацаа хэмнэсэн, хөдөлмөр хүч хэмнэсэн, хөрөнгө мөнгө хэмнэсэн хамгийн гол нь одоо хөгжлийг сайхан том суур болсон дэд үтсийн ажлууд маань улам их хэрчмтэй хөгжих болтугай гэж хэлэх байна ингээд. Төв сайхан нутгийнхаа хөгжлийг хонгох бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж амжилт хүлээх дарамттай юм сайхан он жилүүд байна. Энэ алтан булаг сумыг Улаанбаатар хоттой хатуу шилтаа авцсамаар холбох одоо хүсэл бодлого бол олон жил одоо яригдсан. Энэ нутгийн ард түмний хүсэн хүлээж байсан ийм их том ажлаа. Тэгээ өнгөрсөн 4 жилд манай Төв аймгаас улсын хурал сонгогдсон. Улсын хурлын гишүүн Эминх бол Дэнинх бол Агван самбагийн Сүхбат нар маань одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр хөрөнгөхийн асуудлыг одоо тусгаж энэ 13.7 км хатуу шилтаа авцамын ажлыг өнгөрсөн жил эхлүүлж за энэ онд ингээд албан ёсоор ашиглалтанд орж байна. Энэхүү замыг одоо график хугацаанд чанартай одоо барьж байгуулсан Монголын одоо зам барилгын үндэсний том компани Ялгуулсан компанийнхаа хамт олонд одоо аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс бас талархал илэрхийлж байна. Бид зам дагсан хөгжил, за хөгжлийг тэтгэсэн дид үтс гэж ярьдаг. Тийм учраас ер нь улс орны хөгжлийн тэр тусмаа энэ Улаанбаатар Төв аймгийн хөгжлийн нэг том төлөлтийн зүг чиг бол энэ алтан булаг чиглэлрүүгээ одоо тэлж өгчих ийм бололцоо боломж бүрдэж байна. Тийм учраас энэ орон нутагт үйлдвэрлэлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн эрчимчсэн салбарууд одоо амжилттай хөгжиж тэр хэмжээгээр энэ орон нутгийн маань иргэдийн аж амьдрал дээшилж, орлого амжиргаан сайжирч, энэ сум орон нутгийн эдийн засаг одоо өсөж дэвжих ийм сайхан нөхцөл боломжийг бүрдүүллээ. Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй ба сумын төвдөө явган хүний зам, ногоон байгууламж гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглолтой баригджээ. Замын ажлыг гүйцэтгэгч Ялгуулсан компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Алтан булаг сумын хаалганы хажууд автомашины 2 зогсоол болон сумын төвийн 950 м сайжруулсан шорон замыг хатуу хучилттай автозам болгож өгсөн байна. (2016-аас 2020 онуудад аймгийн хэмжээнд нийт 310 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэний 85.6 тэрбум нь автозамын салбарт хийгдэж байна. Уг томоохон хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд орон нутгийн чанартай автозамын сүлжээ 101.8 км хатуу хучилттай автозамаар нэмэгдэж, шинээр 3 сум хатуу хучилттай автозамтай холбогдож, иргэд тээвэрчид, зорчигчид 5 тухтай хурдан шуурхай зорчих нөхцөл бүрдэж байгаа юм а. Ирэх 4 жилд улсын хэмжээнд нутгийн зам төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү төслийн хүрээнд аймгийнхаа бүх сумдыг улсын чанартай автозамтай хатуу хучилттай автозамаар ээлж дараалалтайгаар холбох, сумын төвд доторх зам талбайн тогтцолтыг хийхээр төлөвлөж байна.
онд олон улсын ахмадын өдрийн 30, Монгол улсын 28 жилийн ой дохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар ахмадын хорооноос аймгийнхаа ахмад буурдуудад хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Олон улсын ахмадын баярын өдөр 30 жилийн мөн Монгол улсад ахмадын байгууллага үүсгэгдсэний 28 жилийн арга хэмжээ явагдаж байна манай Төв аймагт. Тэгэхээр энд манай үеийн ахмад улс орныхоо хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөөр зориулсан олон мянган ахмадууд оролцдог. Өнөөдрийн хувьд ихтэл Төв аймгийн 27 суманд ахмадын баярыг тэмдэглэж байна. Мөн аймгийн төвд одоо нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулахаар бид нэр цуглаад байна. Тэгэхээр Төв аймгийн ахмадын байгууллага нь 13 мянган ахмадтай 27 суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагааг одоо сум болгонд байгаа ахмадын хороо зохион байгуулж явуулдаг. Сүүлийн үед төр засгаас аймгаас сумаас ч гэсэн ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээ явж байгаа. Бид тэр уламжлалгоод 27 сум хамруулж урлаг спортын наадмыг хийж байна. За энд маань одоо спортын 3-4 төрөл, урлагийн 3-4 төрөл, нийтийн бүжиг аврал шалгаруулгын ийм тэмцээнүүд уламжлал болж явсан. Энэ оны хувьд бас энэ COVID-19 үед зарим үйл ажиллагаа зогссон ч гэсэн хязгаараас нь гэсэн бид бас зохион хэмжээгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Өөрөөр хэлбэл ахмадууд маань аймаг сумда 19-12 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Мөн одоо мал бусад одоо зүйлийг бол тусалсан байх жишээтэй. Тэгээд жил болгон одоо бид хөдөлмөрт мал ахмадтай шалгаруулдаг. Энэ жил бас одоо 9 ахмад одоо шалгарч байна. Энэ усуудын шагнал одоо гардаж өгнө. Мөн сар шиний баяраар бас 9 ахмадын шагналыг гардуулсан. Тэгэхээр бид нэр одоо ер нь ахмадынхаа төлөө явахгүй албан газар байгуул хүн гэж байх ёсгүй. Тэр тутмаа одоо энэ бүтээлч хүмүүсийг одоо хүндэтгэл үзүүлж байгаа нь одоо аж ахуй нэгж байгууллага иргэн залуучууд бидний дэмжлэг их хэрэгтэй. Энэ өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1-р сарын 12-ны өдрийн тэг 6 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хөдөлмөрч манлай ахмадуудыг шалгаруулах журамд зааснаар төрийн болон хувийн хөвшлийн байгууллагад 40-оос доошгүй жил, үүнээс Төв аймагт 20-оос доошгүй жил ажилласан, ажиллах хугацаанд хөдөлмөрийн өндөр бүтээлтэй ажиллаж үнэлэгдсэн, өөрийн мэдлэг, ажлын туршлага, ур чадвараа залуу үедээ өвлүүлэн эдвэх санаачлагтай ажиллаж байгаа Баян Өнжил сумын өндөр настан Дугур Сүрэн, Лүн сумын өндөр настан Даваад Орж, Баян Хангаа сумын өндөр настан Тэгшээ, Борнуур сумын өндөр настан Инх Амгалан, Алтан булаг сумын өндөр настан Цэрэн Дижид, Зээл сумын өндөр настан Оюун Туяа, Баян Цогт сумын өндөр настан Болд, Зүү мод сумын өндөр настан Цэрэн Долгор, Зүү мод сумын өндөр настан Адишгүй нарыг аймгийн хөдөлмөрч манлай ахмадаар шалгаруулж хүндэтгэл үзүүлсэн юм а. За энэ би Төв аймгийн Баян Хангаа сумын ахмадын ороонд 16 жил болж байна. Тэгээ өнөөдөр ахмадын баяр болох баярын одоо хурал хийж байна. Өнөө дээр бол би сумаасаа хөдөлмөрч манлай ахмадаа тодорхойлогдсон шагнал авах гэж тэгшээгээ дагуулж ирсэн байгаа. Манай энэ тэгшээ бол өнчин 8 хүүхэд өөрийнхөө 6 хүүхдээ 14 хүүхэд төсгөж өндөлгсөн. Эрчим хүчинд бол олон жил ажилласан 5 хүүхдээ эрчим хүчний одоо мэрэгжил цахилгаалчны мэрэгжил эзэмсэн юм байгаа. Тэгээ тэрийг өнөөдөр дагуулж ирээд байна да баярынхаа уралд. Тэгээ баян одоо нийт ахмадуудаа одоо ахмадын баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхан хүсье өрөөё. Таны хувьд бас залуудаа улсад мэдээж одоо маш олон жил ажилласан байна. Таны одоо ингэр дээрх таавны зүйлээс харагдаж байна л да. Тэр хоёулаа яг бас ажлынхаа гарааны тухай ярив. Тэгээ бас гарч ирсэн амжилтуудаас би 8 дахь төгсөөд Цэлэнгийн аймгийн Алтан булгийн техникум төгсөөд агаар дэвш мэрэгчлээ болоод хөдөө аж ахуйн одоо мэрэгжил эзэмшсэн байгаа. Хөдөө аж ахуйн мэрэгчлэр бол 15-6 жил ажиллаад сүүл нь 92 оноос багийн засаг дарга 12 жил хийгээд 2004 онд тэтгэвртэй гараад одоо болсон гэдэг ахмадын дарга хийж байгаа. Тэгээ хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж бас тэргүүний авсандаа бас баяртай байгаа. За энэ өдөр түүхэн сайхан намрын дунд сарын өдөр ахмадуудаа хүлээж авч энэ одоо шинэ Монгол дургатан театртай хүлээж авч байна. За манай Төв аймгийн ахмадын хороо жил болгон Монголын цагаан сарын өдөр ахмадын баяраараа манлай ахмадуудаа тодорхойлгоо. За тэр уламжлалаараа энэ жил манай Төв аймгаас 9 манлай ахмад
гарсан байна. Тэр дотроо манай Баян Үнжүүлсэн бас ахмад настан дугуйсран гэдэг хүн манлайханд болсон. Би өөрөө Баян Үнжүүлсэн ахмадын хорооны дарга Сүхбаатар гэдэг хүн 16 дахь жилдээ ахмадын байгууллагт ахмадын хорооны даргаар ажиллаж байна. Аян зөвхөн баг сургууль төгсөөл тэгээ 64 онд Шаамар сургуулийн хамтны директор компани өөрсдөө төгсөөл тэгээ одоо энэ жил 73 хүртэл эндээ ажиллаж байна. Тэгээд би бол Атарт насаа барсан. Директор компаниг бол 50 жил хийж байна. Тэгээ одоо энэ жил бол 73 дахь насан дээр явж байна да. Тэгэхээр яг Атар гэхлээр мэдээж манай Төв аймагчууд анхдагчдын нэг нь учраас ярих мэгтэй байдаг баг. Та бас сайхан түүхээс хуваалцсан л да. Яг манай сангийн аж ахуй чинь 61 онд байгуулсан сангийн аж ахуй. Би тэгээд яг тэгэхэд бас нэг арай насан туршаагүй хөөхөд тийм туслах ажил чи хийж насан турээл. Тэгээд директорын компани болоод тэгээд одоо би тэнд тасралтгүй 40 жил байсан. Директор компани, улсын авраг компани болсон. Тэгэл одоо Сомбын олон удаагийн авраг болж байлаа. Тэгэл одоо юм л байна да. Тэгээд одоо нутагтаа гоё байна. Манай нутаг энэ жил тариа сайтай. Донцлог сайтай. Тариа ногоо саврагсан. 43 жил улстай ажиллаад 2015 онд насныхаа тэтгэврт суусан байгаа. 1972 онд тэр үеийн зөвлөлт улсын хөдөөж ухааны техник ТЭМС төгсөөд Эрдэнэ сантын тэжээлийн аж ахуйд анх тракторчин компанич нар очижээ. За тэгээд тэн жил гарan ажиллаад 1974 онд хязгаарын цэргийн албанд 3 жил албаасан. Одоо энэ бичгтийн том бомб болсон байна. Тэр заставт 3 жил албаагаад ирээ төрлөксөн Баян Үнжүүлсэн мундаа. За одоо Няруу нэгтлэнгаар 10 жил болсон юм байна. Тэгээд 2000 анх Монголын үндэсний татврын алба байгуулагдаад 1992 оноос 2015 хүртэл 23 жил татврын албанд ажилласан. Идүүгээ 62 дахь жилдээ золгож байгаа Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ барилга ашиглалтад хүлээн авч нээлттэй хэлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм а. За юуны өмнө өнөөдөр манай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо гишүүн байгууллага Төв аймгийн маань үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн одоо байр саваа шинжилээд төсөл хэрэгжүүлж өөрийн одоо шинэ байранд орж байгаа туйлд их баяртай байна. Тэгэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо маань одоо олон түмний байгууллага, олон мянган гишүүдтэй үйл ажиллагаа явуулахын тулд одоо өөрийн байр савнаас ахвал материалыг бозвол маш их шаарддаг. Сургалтын танхим, заал, өмгөөлөл, тусалцаа мөн одоо өөрөө одоо санхүүжүүлж авч явахад бол бас нэлээд одоо санхүүгийн хөрөнгийн их өсрөл хэрэг болдог. Тэгэхээр Төв аймгийн байр маань 1958 онд одоо ашиглалтанд орсон байр байсан. Үндсэндээ бараг 60 гаруй жил одоо ингээд болчихсон. Ашиглалтын хугацаа дууссан юм байр байсан. Тэгээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань өөрөө шууд одоо шинэ байр барих тийм төсөв хөрөнгийн бол боломж байхгүй учраас тодорхой бизнесийн байгууллагатай хамтарч бас одоо төсөл хэрэгжүүлж одоо өөрийн шинэ одоо байрын одоо хэсгийг бол авсан байж байгаа. За үйлдвэрчний эвлэлийн байгууллагын одоо бид бүхний цаашдын зорилгод одоо бид бүхэн дараагийн ээлжинд тухайлбал Төв аймгийн нутаг дэвсгэрт Төв аймгийн маань иргэд хөдөлмөрчид амар совилуулах сургалт зөвлөгөөнөө хийж явах хөгжлийн төв залуучууд ахмадууд одоо дунд үеийн гэсэн хүмүүс маань одоо хүний одоо хөдөлмөрийн одоо үр шимийг одоо хүртсэн эдгээр хүмүүс маань одоо хоорондоо уулзж явах юм сургалт амралт совилт сургалтын одоо цогцлогоор байгуулъя гэдэг ийм төслийг одоо бид хүмүүс хэрэгжүүлнэ. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо анх залуучуудын эвлэлийн хороотой хамтарсан хөрөнгөөр өмнөх нэг давхар барилгыг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ хугацаанд засварын ажил хийгдэж байгаагүй юм. 2019 онд барилга угсралтын Бутуусам компанитай гэрээ байгуулан тус компани хөрөнгө оруулалтаар өөрийн хуучин барилгыг өмчлөлтийн газрын хамт шилжүүлэн өгч хуучин барилгын суурийн хэмжээнд шинээр офисын зориулалттай барилга болон 40 айлын 5 давхар орон сууцыг барьж байгуулан энэ оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Уг барилга нь төмөр бетон гаркацсан хөнгөн блокын хамтай, хөөсөн полистирол хавтан дулаалгатай,
8 балын газар хөдлөлтөд дэсвэртэй, хавтгай дээвэртэй, чулуун басааттай, нэг давхар нь шилэн басааттай, айлуудын дагт нь шилэн хаалттай гэд орчин үеийн хит загвараар баригджээ. Уг барилга нь орон сууц офисын давхартайгаа нийлээд 3 тэрбум төгрөгөөр баригдсан бөгөөд зөвхөн үйлдвэрчний эвлэлийн холбооны барилга нь 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.